Өнөөдөр Сүхбаатар аймагт бизнесийн орчин аймгийн ажил олгогчдын зөвлөгөөн хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдлаа. Сүхбаатар аймгийн хөдөлмөр нийгмийн түншлэлийн салбар зөвлөл, ажил олгогч эзэдийн холбоо, амийн сэтэргийн тамгын газар, хөдөлмөр халамж үйлчлэгээний газар, нийгмийн даатгалын газар, үйлдвэрчний эвлэл, аймгийн татварын газар гээд байгууллагууд гол зохион байгуулагчаар ажилласан юм а. Тухайн бүс орон нутагт ажил олгогч хэдий чинээ олон байна. Нийгмийн даатгалын санг тэднэр бүрдүүлнэ. Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 780 ажил олгогч байна. Эдгээр нь нийт нийгмийн даатгалын сангийн 40% л бүрдүүлж байгаа юм а. 797 хүн идэвхтэй ажил хөдөлмөр хайж байна гэсэн бүртгэл судалгаа байна. Бараг 1000 орчим хүн ажил хайж байна гэж бүртгүүлсэн ч ажил олгогч нар бидэнд ажил хийх хүн олдохгүй байна гэдгийг хурал зөвлөгөөн болгоон дээр ярьж байгаа юм а. Татварын байгууллагаас мөн холбогдох мэдээллийг бизнес эрхлэгчдэд өглөө 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд нэг удаа хэлбэрчүүлсэн гормоор хүсэлтөгч 1% татвар төлөх боломж жижиг дунд бизнес эрхлэгчид ашиглах нь зүйтэй гэдгийг онцолж байлаа. За хувийн хвшил тулгамж байгаа асуудал бол ерөөсөө ажилтан олдохгүй болцсон. Ерөөсөө олдохгүй болцсон. Гэтэл энэ дээр одоо яг ямар шаардлагууд тавьж тийм ээ ажил олгогч ажилтан хоёрыг яаж холбож байгаа юм бэ гэдэг дээр бас тодорхойгүй байгаад байна л да. Их л олон тоо ярьдаг. За төдөө хүн ажлын байраар хангалаа, төдөө хүнийг зуучлалаа л гэдэг нэг нүггүй ярихад биднэрт ажилтан одоо хүртэл олдохгүй байгаа. Утсаар би 2-3 удаа залгаж захиалга өгчихсэн. За тэгээд нэг 2 хүн явуулдаг, нөгөө 2 нь алга болчихсон. Өнөөдөр очино, маргааш очино алга болчихсон. Тэгэхээр биднэрт ерөөсөө эргэх холбоо алга, тийм ээ, хоорондын одоо харилцаа холбоо маа бас муу байгаад байгаа мó гэж ингэж ойлгоод байгаа юм. Ажилтнаа авсан уу, аваагүй юу эргээд надаас асуугаагүй. Энэ уул уурхайгаас орж ирж байгаа татврын 1% одоо энэ сургалтын болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр байдаг гэж би сонссон. Яг хуулийн заалтаар нь хэлээд өгөх сайн шүү гэж хэлдэг юм учиртай. Бид нар дараа нь энэ чиглэлээс 8 гурнуудын хөгжлийн асуудал дээр яриул их хэрэгтэй байгаа юм. Юу гэхээр за манай аймгийн хэмжээнд хэдэн уурхай татвар төлж байна. Тэрний нийт хэмжээ хэд байдгийг, тэрний 1% нь хэд байдгийг гэдгийг мэдчихүүлэх хэрэгтэй байна. Халамжаас хөдөлмөр. Тэрэн дээр 1 сая төгрөгийн тэтгэмж аваад явцсан манай аймд хэдэн хүн байна вэ? Улсаас зүгээр тэтгэмж авсан шүү дээ. Тэгээд тэрний хэдэн хүн ажлын байранд хангагдсан. Тэр мэдээлэл байна уу? Байвал. За тэгээд мэдээж одоо манай аж ахуйн нэгж гэсэн итгэхгүй байна. Мэдээлэлгүй байна. Хичээхгүй байна. Энэ тэр одоо нийгэм хөдөлмөр халамжаас маш том боломжууд биш үү? Одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авах юм бол за ойролцоогоор би сонссон ойролцоогоор нэг жилийн хугацаанд 5-аас 7 сая төгрөгийн хөнгөлөлт оруулалт нэг компанид ирэх юм байл шүү дээ. Тэрийг аваад нөгөөдхөө цалин дээр нэмж гадаадтай аялал гаргах хэмжээнүүдэд зохицуулж болно. Улаанбаатар хотод байгаа хүүхдүүдийн байрыг 2008 онд бэлгэдлийн гэрээгээр авсан байшин байгаа. Энийг одоо 2008 оноос хойш барьцаан тавиад зээл аваад байгаа. Тэгтэл одон болохоор яасан гэхээр бэлгэдлийн гэрээтэй орон сууцыг одоо барьцаанд авахгүй. Хэрвээ одоо наад чи янз бүрийн асуудал гарвал яах юм бэ? Эрсдэлтэй гэд. Тэгээ эн чинь 10 жилийн хугацаа хууль хэлцэх хугацаа өнгөрцөн одоо бол барьцаан тавьж болж байгаа юм байна. Энийг бас нэг эргэж харах юм бол бас хэрэгтэй. За сая манай Монгол банкны дарга ярьлаа. Одоо хүлээгдэж байгаа бүтээгдэхүүн буюу одоо бидний тариалсан ногоо барьцаанд авах боломж бүрдэх юм байна гэж бодож байна. 26% нийгмийн даатгал төлдөг. Тэгээд энэ аюултай юм нийгмийн даатгал өндөр төлөөд 10 жил төлсөн юм чинь буцаад тэтгэврт гарахаараа нэг эрэгтэй нэг 50 настай нэг тэтгэврт гардыг мэлээ хуулиндаа. Тэг яг тэрийг үзэхээр яг тийм нэг тэтгэврт 50 настай гарна гэсэн хуулийн зал бас харагдахгүй байгаа юм. Энэ хэрвээ гарахгүй юм бол энэ 26%-ийг жоохон багасгах арга байд юм уу гэж. Нэг үе явдвал бизнесийн байгууллагууд өөрийн ажил үйл ажиллагаа ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээлэл зар сурталчилгаанд хөрөнгө мөнгө зориулдаг болсон нь харагдаж байна. Тиймээс тошиндоо видео сайттай харилцан ашигтай хамтран ажиллах тал дээр сал нэг байгаагаа илэрхийлж байсан юм а. Сая энэ 4 сард захимч чуулбар гээд компани байгуулсан. Тэгээ бас энэ Сүхбаатар аймгийн ажил олгогч бизнес эрхлэгчдийн одоо бас игнэнд албаасаар одоо ингэж орж байгаа гэдгийг одоо бас хэлэх нь таатай байна. Тэгээ манай компани үндсэндээ 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөж байгаа. За нэгт нь бол одоо вебсайтын үйлчилгээ буюу тошиндоо цагийн маань видео ийм сайтын үйл ажиллагаа эрхлэнэ. За хоёр дахь нь одоо үндэсний худалдаа буюу за Талын Монгол урц гэдэг бүтээгдэхүүн байгаа те. Та бүхэн тэрийг мэдж байгаа. За гурав дахь нь болохоор үйл хөдлөлт зуучлалын чиглэлээр одоо нэг сайтынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор эргээд одоо үйл хөдлөлт хөрөнгө зуршлын чиглэлээр бас үйл ажиллагаа явуулах гэсэн
ийм одоо бас төлөвлөгөөтэй ингээд ажиллаж байгаамаа. Яг миний хувьд бол өмнө нь одоо яг өдөлтөхийн зуучлалын чиглэлээр бол одоо албан ёсоор биш ч гэсэн хуваарь бол одоо бас орон сууц үйл хөдлөх хашаа гэдэг одоо иймэрхүү бас юу гэж хуваарь хийжсэн ийм бас туршлага бий. За өнөөдөр та бүхэнд өгч байгаа гол мэдээлэл гэвэл одоо бизнес эрхлэгчид ирсэн учраас бас нэг товчгоо мэдээлэл гэж бодож байна. Манай сайт байгуулагдаад одоо 1 сар болоогүй байна. Тэгээ та бүхэн одоо манайхаар явж байгаа контентуудыг харж байгаа. Миний бодож тооцоолж ирснээс маш юм эерэг үр дүн гарч байгаа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл манай бизнес эрхлэгчид энэ маркетингта мөнгө зардаг болсон байна. Хэл мэдээлэл ханддаг болсон байна. Өөрсдийнхөө одоо ажилтай бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, өөрийнхөө ажлыг олон нийтэд танилцуулах энэ тал дээр маш одоо их санаачлалтай ингэж ажиллаж байгаа. Харин одоо манай энэ удаагийн сайтын үйл ажиллагаа контентыг харж байгаа. Тэгээд бизнес мэдээгээд яваад байгаа тийм. Одоо өчигдөрхэд одоо Миша гэдэг Орос хүнсний дэлгүүр нэгдлээгээд явсан. Тэрний өмнө Хамбаг, Кашмир, Хатан гоёл гэдэг ингээд энэ бизнесийн байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах энэ талын одоо контент нэвтрүүлгүүд одоо маш сайн хийгдэж байна. Тэгээд бас би бас ийм одоо бас хандлт сайн байна гэж л бас ингэж актер төсөөлөөгүй байсан. Тэгээд манай бизнес эрхлэгчид ер нь одоо өөрийнхөө ажлыг олон нийтэд сурталчлая, бизнесийн үйл ажиллагаагаа цар хүрээгээ нэмэгдүүлэх гэх юм бол энэ хэвлэл мэдээллийн байгууллагатай ялангуяа энэ сошиал захимд энэ одоо маркетинг үйлчилгээний энэ тал дээр бол одоо зайлшгүй хамтарч ажиллах нь бол одоо та хүний бизнесийн үйл ажиллагаа болоод ашиг орлогот бол маш эерэг үр нөлөө одоо үзүүлнэ гэдэг нь бол тодорхой харагдаж байна. Тэгээ одоо манай сайтын хамгийн анхны бизнес мэдээ та бүхэн мэдж байна одоо төгс хослол гэдэг нэг захиалга тавилгын үйлдвэргээд явж ирсэн шүү дээ тий. Тэгээ тэр Улаанбаатарын залуу скватер дээрээд ингээд тавилгын үйлдвэр байгуулад тэгээ манайхаар ингээд сурталчилгаагаа хийлгүүлсэн. Тэгээ одоо би хэд хоногийн өмнө одоо та эргээд бас асууж штэ хүнээс төлбөр мөнгөний аваад эмийн хийсэн хандлт ямар байна, захиалга ямар байна гэсэн чинь манайх одоо ингээд танаагаас сурталчилгаагаа явуулсан чинь манай хандлт 40 гаруй мянган үзсэн. Тэгээ одоо ингээд захиалгандаа бүр ингээд үлээж авч чадахгүй материал маань ингээд дуусаад тэгээ одоо ингээд лав сүүлийн одоо бас 14 хоног үл одоо ямар ч тавилгын захиалга авах боломжгүй болчиход байна. Инжил Сквадр аймгийн хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талд 2025-аас 2026 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн гэрээг байгуулсан. 5 бүлэг зал түвхийн хамтын хэлэлцээрт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зам байгуул төсөл хөтлөөр сонгон шалруулах замаар хөнгөлөлтөд зээл болгож ажлын байр нэмэгдүүлэх халамжаас хөдөлмөрт арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж жилүүр 100-аас доошгүй сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэр уул уурхайнууд 90-с доошгүй хувь нь орон нутгийн ажилчид байх ёстой гэсэн чиглэл баримтлан гэсэн ч заалт орсон байна. Хамтын хэлэлцээр тусгагдсан уг ажлуудыг бодит ажил хэрэг болгож үр дүнд хүрэхийн төлөө тал талаасаа хичээн ажиллах нь чухал юм а. Тэгэхээр нийгмийн түншлэлийн хэлэлцээр бол ерөөсөө бизнесийн таатай орчныг бүрдүүлж ажилтны ая тухтай нөхцөлийг л хангах гэж зориулагдж байгаа. Энийний төлөө төр юу хийж чадах юм, ажил олгогч нар юу хийж чадах юм, нийгмийн даатгалын үйлдвэрчний явдал юу хийж чадах юм тийм ээ. Энэ одоо багталж одоо хэлэлцээр зохион байгуулагдж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл энэ 25-аас 27 онд хэрэгжүүлэх хэлэлцээрт жижиг дунд үйлдвэрлэлд дэмжих зорилгоор 100 сая төгрөг, стартап компаниг дэмжих зорилгоор 50 сая төгрөг, зөвхөн нийгмийн түншлэлийн үйл ажиллагаа зориулахад дэмжихэд зориулаад 30 сая төгрөг гээд ингээд маш олон их мөнгөний дүнтэй бизнес эрхлэлтийг дэмжих боломжийн юм одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр заасан байгаа. За энэс гадна хөдөлмөр халамжуулчихны газар дээр бизнес эрхлэлтийг дэмжих олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Ажил олгогчдыг дэмждэг. За татвар нийгмийн даатгалд ер нь одоо бизнес эрхлэлтийг яаж юугаар дэмжих юм бэ? Одоо энэ чиглэлийн одоо мэдээллүүдийг ажил олгогч нарт олгох зорилготой зохион байгуулсан энэ бол нэлээд амжилттай хэрэгжиж байна.